За дэлхийн цэвэр усны өдрийг тохиолдвол өнөөдөр бол 3 дугаар сарын 22-ны өдөр дэлхийн цэвэр усны өдөр тохиогдож байгаа. Дээрээс нь Тэнгэр тайлах холбоо болон бусад гал холбоодууд нийлэн Хоггүй Монгол 7 аян маань амжилттай сайхан зохиогдоод явж байна. Тэгээ ер нь бол дэлхийд даяар цэвэр усаа хайрлах гэсэн урайндаар хийж байгаа энэхүү аян маань одоо маш сайхан өргөн дэлгэр үйл ажиллагаа маань явж байна. Дээрээс нь энэ байгаль орчноо хайрлан хамгаалъя гэсэн урайндоор залуучууд маш их нэгдсэн байна. Ялангуяа 10 жилийн хүүхдүүд нисхийн сургуулийн хүүхдүүд маш их нийлж нэгдсэн байна. Тэгээ маш олон гал холбоодууд нийлж нэгдэж энэхүү үйл ажиллагаа маань явж байна. Дээрээс нь эмгэлтэй бас олон зүйлүүд байна. Энэ туул голын нэгэн жалгар руу ороход нэг портер хог гарч байна. Энэ бол одоо бидний ууж байгаа ундаалж байгаа ус. Яг бид нар яг юу уугаад байгаа гэдгээ нэгт мэдмээр байна. Хоёр дахь юм бол бид нар эргээд энийг ундаалж байгаа ууж байгаа. Өнөөдөр Монгол улс даяар хүүхдийн хорт хавдар өвчлөл элдв бусын энэ тэндээс баг хизээч байгаагүй өвчин Монгол улс даяар дүүрэн гарч байгаа. Дөнгөж төрж байгаа хүүхнүүд зүрхний цоролттой, уушгины хавдартай төрөлхийн янз бүрийн өвчтөд төрж байгаа. Бидний энэ ууж ундаалж байгаа ус энэ байгаль эхлэхийгээс чинь болж байгаа гэдгийг монголчууд бүгдээрээ мэдмээр байна. Залуучууд нийлээ 7 жил энэ аян хийлээ. Яг үндэ жил болгоо ирэх болгонд ийм их портер хог байсаар л байна. Энийг төр засагмаа ч гэсэн анхааралтай авч энэ дэлхийн даяараа 3 сарын 22-ны өдрийг дэлхийн цэвэр усны өдөр гэж тунгаглан тэмдэглэж байхад монголчууд яг юу хийж байгаа юм бэ өнөөдөр? Гол нь бид нар энэ зум болж энэ аялал жуулчлал зугаалгын улирлууд эхэлж байна. Өнөөдөр бид нар ийм байж яаж аялагч нар авах гээд байгаа гэдгийг би бас асуумаар. Дээрээс нь ахаад нэг асуудал нь юу юм гэхээр яг энэ хогд дандаа арх ундаа тийм лаазны ийм сав та харж байгаа хөөхтэй яг ийм юмнууд байгаа. Энэ нөхдүүд өнөөдөр яг энэ зүйлээ машинаараа авчираад энэ чинь ууж идээд босын болвол эргээд авч явах чадaltaй тийм тархитай баймаар байна. Дээрээс нь монголчуудын тархины хогийг дээрээс нь цэвэрлэмээр байна гэж бас хэлмээр байна. Нэг л их байгаль эхлэхдээ хайртай усуд байдаг. Яс юмнэр аян ихэд дандаа 10 жилийн хүүхдүүд л ирдэ шүү. Тэгэхээр ер нь бол монголчуудаа тархиныхоо хогийг эхлээд цэвэрлэе. Дараад нь энэ байгаль эхлэхээ хайрлж хамгаалж сурыг л гэж миний хэлэхээр урайлмаар байна. За, сайн байцгаана уу? HWPL олон улсын их тайван наримтлын байгууллага өнөөдөр Хоггүй Монгол аянд нэгдээд 114 болон 7 дугаар сургуулийн нийт 150 сурагчтай хамт манай хамт олон оролцож байна. За, хогийн байдал бол жоохон хурцтмал байгаа. Ялангуяа бургасынхаа бүр үндэс рүү шигдээд хөрсөнд задардаггүй гэлгарууд болон хуванцар маш их байсан. За, манай 150 сайн дурын хүүхдүүд маш сайн ажиллаад ингээд ард харуул хогнуудаа ачиж байна. За тэгээ монголчуудаа уриалж хэлэхэд бүгдээрээ хогоо битээ гадуур хаяарай. Заавал хогийн савндаа хаяад байгаль эх орноо хайрлцгаая. HWPL гээд олон улсын байгууллагаас энэ сайн дурын үйл ажиллагаанд нэгдээд хог түгээ яцгааж байна биднээс. Тэгээ энэ цаахан голынхоо энэ хүндээ савгацаа тэгээд маш их хог байна.
Хүмүүс нь хогоо битээ хаяараа өөцтэй ингэж хогоо буцаагаад аваа яж байгаарэ гэж уриалмаар байна. За залуучуудаа хогоо битгий хаяараа их дэлхий байгалаа хайрлан хамгаалъя. Хоггүй хотын төлөө тэмцье. За сайн байцгаана уу. Их шүү Монголиа клубын мотоциклын клубын хамт олон байна. Тэгээд өнөөдрийн үйл ажиллагаад 4 дахь жилдээ одоо ингээ оролцож байна. Өмнөх жилүүдэд бид нэр хамтран зохион байгуулагчаар оролцдог байсан бол энэ удаад ерөнхий зохион байгуулагчаар ингээд оролцож байгаа. Ерөнхийдөө яг энэ туулгалын айсав газрыг цэвэрлээд ингээд 4 дахь жилдээ цэвэрлж байгаа гэхэд чинь одоо ингээд жил болгон амар хогнууд ингээд гарцсан байна. Тэгээд яг түрүү жил яг энэ газрыг цэвэрлж байхад бас энэс илүү хогтой байсан. Энэ жил дахиад цэвэрлэгээд бүрч илүү их хог гарч байна. Тэгэхээр ерөнхийдөө залуучуудаа битээ ингэж хогоо хаяарай. Одоо амарч зугаалсан газраа эргээд цэвэрлээд явдаг ухамсартай байгаарай л гэж хүсэж байна да. Зуны дэлгэр цаг аялаж зугаалж болно. Хогоо аваад явдаг ухамсартай байгаарай. Их дэлхийн маань бол бидний гэр шүү гэж хэлмээр байна. За сайн байцгаана уу залуучуудаа. Би Running Riders Motocrew-ийн тэргүүн Амар санаа байна. За Хоггүй Монгол аянд бид нэр энэ жил анх удаа нэгтгэж байна. Манай клубын хувьд бол 2021 онд үүсгэн байгуулагдсан. Одоо 5 дахь жилдээ явж байгаа 28 гишүүнтэй. За өнөөдөр бол манай төлөөлөл болсон 13 залуу ирж хог түлээ. За тэгээд энэ аяны хүрээнд бол 7 дахь жилдээ зохион байгуулагдж байгаа юм байна. Бидний хувьд бол анх удаа оролцож байна. Ер нь бол цаашаа дараагийн жилүүдэд оролцож явна гэсэн бодолтой байна. Өнөөдөр бол зөвхөн манайхан гэхэд нэг 6-7 портер хог бол түүчсэн байна. За тэгээд ер нь залуучуудаа хандаж хэлэхэд бид нэр Улаанбаатар хотын иргэд Улаанбаатар хотын цэвэр усны нөөц болсон энэ хатан туулаа хайрлаж хамгаалж хоггүй байлгацгаая, аялж зугаалж амарч явахдаа хог тарьсан бол тэрийг явахдаа буцаад авчдаг байгаарэ гэж уриалмаар байна. За та бүхний харж байгаачлаа ингээд Хоггүй Монгол аянд 7 дахь жилдээ ингээд өрнөд бас төрийн бус байгууллагууд хувь хүмүүс ард иргэд маань өөрсдөө санаачлаад ингээд явж байгаад бас баяртай. Энэ бол бас арай л амар байна. Тэгээ бидний усны ундраг болсон туулгал гэж ярьдаг тий. Одоо манай Монголын хүн амын нийт хүн амын 80-аас их 50-аас дээш хувийн Улаанбаатар хотод суурьшин амьдарч байгаа. Энэ туулгалаас ундаалж байгаа. Тэгтэл одоо өнөөгийн бидний байж байгаа нийгмийн бодит төр зүрэг яг одоо энд харагдаж байна. Тэгээ одоо эндээс та бүхэн бас нэгийг бодож хоёрыг тунгаах байлгүй дээ. За сайн байцгаана уу. Тэгээ өнөөдөр 2026 оны 3 сарын 22-ны өдөр Амгаланц клуб одоо хатан туулынхаа эрг хаваарх хоггийг цэвэрлэхээр нэгдсэн байгаа. Тэгээ ер нь 2025 оноос хойш тасралтгүй одоо нийгмийн сайн үлсийн аянд тасралтгүй гар нэгдэж ажиллаж байгаа. Бас нэлээд мотоклубын хүмүүс болон скаут бас оюутан хүүхдүүд нэлээ олуулаа ирсэн хог цэвэрлж байна. Хогны байдал бол нэлээ их байна. Одоо энэ хавар болж байгаа байгаль дэлхийн маань гой ногоорж байгаа, гой цэцгэлж байгаа үед бүгдээрээ хогоо тарихгүй байцгаая. Энэ байгууллагад бол тэгээд жил болгонд ер нь орд юм дөө. Фэйсбүүкээр тэгэл хог бол амар байна уу. Машин задлаа хийсэн ч байх шиг. Янз зээл баг хүнээс бус хог л амар байна. Өнөөдөр хүүхдээ хоёлаа ирж цэвэрлж байна. Тэгээ хүүхдээ хоёлаа ирж байгаа. Манай хүүхэд өглөөнөөс биш өчигдрөөс цуг явъя гээд. Хогоо авч ирсэн юм чи буцаага машинда явчих. Авч явах чадaltaй байл даа л гэж хэлмээр юм да.